Ингээд та бүхэн манай тавтай морил. Өглөөний мэнд бүгдээрээ сайхан амарсан уу? Одоо дөнгөж яг чанга ирсэн чи хажууд хүн байсан юм шүү. Одоо дөнгөж 9:10 болж байна. Өнөөдөр хүүгийнхаа шүдийг янзлуулах гээд ээжих ороорой. Ийш орно шүү дээ ээжих. Thank you. First, I think that one. Хүүгийнхаа шүдийг янзлуулах гээд ээжих хоёр ирт тосоод ирчин цаараа. Patrick's Day болох гэж байгаа гээд ирж байгаа бүх пэйшентүүдтэй ийм хөөрхөн Patrick's Day зөөлт өгөөд ийм гоё ногоон өнгийн энэ имлэгийнхаа нэртэй баллон өгч юм. Тэгээд хүүхдүүдэд ийм хөөрхөн бас юу өглөөж их миний өглөө чинь yellow ninja, orange ninja, orange ninja. Бид хоёр гэртээ ирж байна. Жишээрээ ийм бүрхэн минь Эвэн хоёр гадаа хөлөөгөө загсаж байна. Hi mom. Hello my beautiful son. Can I kiss you? Yeah, I missed you. Юу яа боо. Хоёр хүүгээ аваад өсч явъя. Гэт ширэг хүүгээ хуцлал гаргаад ирсэн. Хоёр хүүгээ өсөж засахгүй бүр арай л амар урагчиж. Өнөөдөр хааны? Өнөөдөр хийгдэж байгаа блог хааны 400 дахь дугаар. Oh my god. 400 дахь дугаар хийх гэж шүү дээ. Kate, you forgot your jacket in my home. Эйдэн хээ. Yeah. Бид гурав өсчин дэрлээ. За ээж их ороорой. Гурлаа өсөж сулчих. Миний зулцаг ороорой. За ээж өсөж сулаад ийм гоё болсон. Эднийг хараа. Миний өчөөстэй нэрээ. Хачин гоё залуу шүү дээ. Тэ ээж өөр. За миний суугаарай. Миний өч ийм гоё өсөж сулцсан. Эвэн яалаа. Миний өч ямар гоё өсөж сулчи. Мундаг томатоо сууж байгаад сулдаг шүү дээ ээжийнхөө те. Юу авсан Эвэн? Never. Popsicle? Never. Lollipop? It's coming. Замын машиндаа суугаа хари. Гэртээ ороод ирсэн чи хааны манайхаа шигийн гоё хоол хийсэн юм ш. Түмсний ногш. Thank you honey. Өнөөдрийн хааны оруулах дугаар 400 дахь дугаар юм. Найс нь өчигдөр 399 дахь дугаар оруулаад бодож байгаа. Гэтэ ямар их дугаар хийгээвэ? Бас минийх ямар их хөдөлмөр шингээвэ? Зөвхөн миний гэр бүлийн амьдрал Bog's Life гэсэн нэртэй боловч миний гэр бүлийн эрхэм таван гишүүн, миний ойр дотны найз нөхөд мөн Сиэтл хот орчимд болж байгаа арга хэмжээнүүдийг бүгдийг нь би хааны хадгалж, тэмдэглэж одоо ингээд видео бичлэг болгон үлдээж байгаадаа Bog маш их баяртай байгаа. За 400 дугаар гэдэг бол бас юу юм да. Сахаа хэлдэж шүү дээ. Жид 365 хоног байдвал одоо баг нэг өдөр нэг дугаар үзчих. Баг жил нэг сарын хугацаанд үзэж байна шүү. Тэгэхээр үнэхээр манай Богийн манай гэр бүлийн блогд очилж байгаа, үзэж байгаа. Та бүхэн бас их баярлалаа. Тэгвэл энэ бол зүгээр бидний амьдралын нэг эгэл жирийн өдрүүд юм байна. Тэгээд нэг онцсон, давсалсан, хачирсан зүйл бол байхгүй. Зүгээр яагаад Монгол нэг гэр бүл нэг амьдралынхаа тухай, эгэл жирийнхаа амьдралынхаа тухай ингэж болоо хөдөлж болохгүй гэж тийм. Эндээ танилцуулж болохгүй гэж л бодсон үднээс энэ маань бас хийсэн баг гэж боддгийн. Нэг эерэг зүйл байгаасаа бас монголчууд маань эерэг зүйл үзэж байгаасаа гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэдэг ер нь нийгмийн хамгийн одоо үндсэн суурь байдаг шүү дээ. Тэгэхээр монголчууд маань бас гэр бүл маань анх жаргалтай байгаасаа, сайн сайхан байгаасаа, тийм эдийн засаг улс төр маань хатагтай байгаасаа хөгжин дэгжээсээ тий. Тэгээ монголчууд болгон гэр бүлдээ эх орондоо сайхан анх жаргалтай амьдраасаа гэж хүсье та бүхэнд баярлалаа. Тасархай гоё амттай хоол байна. Баярлалаа. Үнэхээр гоё амттай хоол. Амттай.
Манайхан ясан. Ваа, бүр патрона бүр дэшний үргэлжсэн. Миний хаад идэ. Өсч нэ жиха. Шири маань ажилдаа явлаа. Вау! 400 дахь дугаараараа Богийн та нартайгаа уулзж байгаадаа маш их баяртай байна. Бүр өөртөө итгэхгүй штэ 400 дугаар хийцэн гэж бодохоор за өнөөдрийн дугаар орохоор яг ингээд 400 дахь дугаарыг хүргэж байгаа да. Анх нодлон буюу 2018 оны 7 сарын сүүлээр аавынхаа яг төрсөн өдрөөр блогоо нээжсэн. Түүнээс хойшоо 1 жил баг хагас хугацаа өнгөрсөн байна. Ямар гоё юм бэ? Ингээд эргээд харсан чи үнэхээр цаг хугацаа хурдан байна шүү. Богийн та нартай хэлж ийлэн нэрээ яагаад блог хөтлөх болсон тухайгаа. Би бэбиг тээж явах үедээ манай Сиэтлд 2 ихэр охинтой, бас нэг охинтой, 3 охинтой Бенжи, Жюди гээд гэр бүлийн өдөр тутмын блог үздэг байсан байхгүй юу? Манай Вашингтон мужид амьдардаг сайхан гэр бүл байдаг. Тэдний блогийг үзээд Богийн маш их зүйл суралцдаг байсан. Тэгээд Богийн яагаад өдөр тутмын амьдралаараа монголчуудаа блог хийж болохгүй гэж гид санаа ороод тэгээ блог хийхээр шийдээд хамгийн түрүү би Ширитэй, Ирмөнитэй ярилцсан. Тэгсэн чинь манай хоёр тийм дуртай байгаагүй. Ирмөн болохоор та өөрөө одоо ингээд зураг авалт хийгээд өөрөө эдит хийгээд блогоо хийх юм бол яг үгүй гихгүй гэд жоохон нааштай хариу өгөөд харин Шири болохоор яах юм бэ миний найз монголчууд чинь тэгээл ямар нэг амьдралаа ямар хүмүүс нэг дэлгээд идэг биштэй яах ингээ Шири ихлэ дургуцаад исэн байхгүй юу. Тэгэхээр би мэдээч Ширитэйгээ ярина штэ. Миний ханаа хөөхөн хүүхдүүдийнхаа ингээ жоохон бага насыг тэгээд гэр бүлийнхаа бидний амьдралд байнга ингээ аз жаргалтай сайн сайхан юм тохиолдож хизээч мартахын аргагүй тэмдэглэлт өдөр тохиолдож байгаа ч гэсэндээ цаг хугацааны эрхэнд мартагддаг тэ ингээд бүдгэрдэг тэрийгэ бүгдээрээ гоё ингээ видео бичлэгт буулгаад өөрийнхөө чаддаг зүйлийг мэддэг зүйлийг бусад одоо хүүхдээ хараад сууж байгаа ээж нартаа бүсгүүчүүддээ шинээр гэр бүл болох гэж байгаа залуучуудаа ээж болох гэж байгаа охид бүсгүүчүүддээ хүргийл да гэд тэгээ Ширитэй нэлээ ярилцгаа тэгээ Шири за минаас өөрөө мэдээд Ширигээс авах маш олон зүйл байдаг. Шири минаас өөрөө бодоод үнэхээр өөрөө хийж чаднаа л гэжэл би чиний ард зогсно гэдэг байхгүй юу. Тэр нь бас намайг төлөхөөд за тэгээд блог хийхээр шийдээд за ямар камераар ямар одоо компьютер дээр ингээд янзлах уу гэдгсэн чинь бас зөндөө мөнгөний асуудал гарч ирээд за мэргэжлийн камер авах юм байна. За байгаа лаптопоо ашиглаад бас ингээд эдит хийгээхэд програм суулгаж авах юм байна гэд нилээ мөнгөний тоо бодгохоор би шууд за боли гэд болчихгүй юу. Нилээд их мөнгө авах юм байна. Би одоо ажилгүй гэртээ байгаа юм чинь худлаа юм байна гэж бодоод тэгснэ гинт нэрээ би гар утсаараа блог хийж болохгүй бахтаа гэд YouTube-ээр хайсан чинь болно гэд iPhone-оор блог хийдэг зөндөө хүмүүс идэх юм бэлээ. Тэгээд тэр хүмүүсүүдийн бичлэгийг үзээд маш гоё ойлгомжтой хүмүүс тайлбарлаад өгсөн. Тэгээд Богийн шууд ир шолуудаал за хизэнээс эхлэх вэ гэдгсэн чинь яг манай аавын төрсөн өдөр яг ойролцоо 7 сарын 28-нд манай аав төрсөн байхгүй. Тэгээ яг аавын төрсөн өдөр ерөөсөө 1-2 хоногийн наан цаанд байх байж таараад тэгэл Богийн хийгээд хамгийн анхны блогоо аавынхаа төрсөн өдрөөр хийжсэн. 2018 оны 7 сарын 28-нд нэг та нар санаж гинөө хамгийн анх Богийн сайн байна уу? Манай тавтаа морил гэж тэгжсэн да. Хамгийн анхны блог тийм ээ. Бидний өдөр тутмын амьдралаараа хийдэг блог үнтэй цаг зав зарцуулж маш сайхан сэтгэлийн үгээ илгээдэг та нартаа Богийн маш их баярлдаг шүү. Маш их баярлдаг. Та нарын ирж байгаа сэтгэлээс Богийн маш их урам зориг авч цаашдаа блогоо хурдан хийгээд дараагийнхаа юмыг хүргэхийн юмсан гэдэг тийм эрч хүчийг бас авдаг. Богийн мэдээж хэрэг цаг завтаа боломжтой үедээ блогоо хийгээл явна. Миний нэг байгаа өөрийн хүн чанар бусадтай би юмаа хуваалцах дуртай. Миний чаддаг юмыг, мэддэг юмыг хэн нэг нь мэдэхгүй байж магадгүй. Хэрвээ та миний блогийг үзээд ямар нэгэн шинээр хоол хийж сураад ямар нэгэн одоо мэдгүй зүйлээ мэдэж авч байгаа бол Богийн маш их баяртай байна. Энэ бол миний блог хөтлөж байгаагийн бас нэг чухал үнэт зүйл байгаа. Өнөөдрийн дугаараас эхлээд манай блог их гоё
эхлэлтэй эхэлж байгааз. Ээжийнхүү ирмүү ээжтэй блогийн гоё өмнөх бичлэгийг хийж өгөөд хөөрхөн штэ ээжийнхөө. Би таних арай л бас нэг жоох уйтгартай бичлэг мото олоодох юм. Би таних жоох янзлаад өгье гээд бидний блог 1400 гаруй сабскрайбертай болсон байлээ. 1400 сабскрайберийн ард хэдэн хүн үзэж байгааг таашгүй. Манай зарим найзууд богийн телевиз асаагаад бид 4 чинь, бид 5 чинь, бид 6 чинь нэг цагт ингээл сайхан кино үзэж байгаа юм шиг суугаад үздэгэн шүү дээ гэж тэгдэг. Тэгэхээр нэг сабскрайбер гэдгийн ард хичнээн ч хүн үзчихэж магадгүй. Тэгэхээр биднийгээ дэмжиж сабскрайб дарсан та бүхэндээ маш их баярлалаа. Ширээ Эвен орж ирж байна. Тэгээ ширээ ярилцаад энэ олон хүмүүсүүдээ хоёул урамшуулжээ гэд. Гэхдээ одоо амьдрал ахуулсан хэрэгтэй, эрүүл мэндтэй хэрэгтэй. Ямар том юм бэ? Ээжээс нь том биш үү? Энийг өглөө. Энийг манай хин Зая чимгээ хоёр беби гарахад нэг хөрхи ингээд бариад ирчихсэн шүү. Баярлалаа хоёр найздаа. Нөгөө нэг азбит хоёр ирчихсэн шүү дээ. Эвен орж ирэл ингээд самбардуулаад одоо овоо юм бодоод цэцэлжсэн бүр мартчихлаа. Миний блогийг үздэг хишгээ эгч Бацангал ах надаа ийм нүүр арчилгааны савн тос хоёр өгч явуулсан. За бэж би танарт үзүүлье. Ийм Bora Classic гэдэг ийм брендинг Орос бүтээгдэхүүнүүд миний арьсанд маш их гоё тохироод ингээд арьс маань гоё цэвэрхэн болж байгаа аахгүй юу. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр хишгээ эгч Бацангал ах хоёр минь ээ. Маш их баярлалаа дүүдээ ийм сайхан бэлэг өгж явуулсанд. Хишгээ эгч Бацангал ах хоёрыг танихгүй. Гэхдээ Бацангал гэдэг нэр бол маш гоё ойр дотн үнэхээр нандин байна миний хувьд. Яагаад тэгэхээр манай аавыг Бацангал гэдэг. Намайг Бацангалын болор гэдэг. Би энэ өөрөө Facebook хаягийг биччихье. Тэгээд та хоёр минь натаа холбоо хараад өөрсдийнхөө утсыг юм уу эсвэл энэ бүтээгдэхүүн зардаг дэлгүүрийнхаа компанийнхаа нэрийг утсыг өгвөл би танай компанийн бүтээгдэхүүнээс худалдан аваад 1400 гаруй сабскрайбаас урамшуулад нэг аздан тодруулаад ингээ гоё энэ бүтээгдэхүүнээс өгье гэж бодсон. Боги Шири хоёр нь ярилцаад сардаа нэг удаа Facebook-ийн найзуудаас бидний блогийг шинээр subscribe дарсан. Хэрвээ нэгэн subscribe дарсан бол тэр хүмүүс дундаасаа аздан тодруулаад сардаа нэг хүнийг өдөр тутмын хэрэгцээтэй нэг хэрэглээний зүйлээр гоё шагнаж урамшуулжээ гэж бид хоёр шийдээд бид тавынхаа өдөр тутмын амьдралын блогийг үзэж үнэт цаг заваа зарцуулж сэтгэлээсээ сайхан мессеж илгээдэг та бүхэндээ маш их баярлалаа дахин илэрхийлмээр байна. Агаа хичээлсэн ирсэн биш. Ирмэг хичээлээсээ ирчиж. За ингээд бүгдээрээ 401 дахь дугаараараа уулзцгаая. Баяр та. Та нартай хайртай шүү. Ээжихөө баяртай. Баяртай. Хайртай шүү. Хайртай. Манай хүүхд ингээ ингэр ухдаг. Танаа жаахнууд ингэр ухдаг. Болооч тэр найзууд нь яя бөө гэж. Яя бөө. Баяртай. Баяртай. Урган шаргалгаван түшээ дөнгөт орчлон ирсэн модохоро. Өдөр бүхнийг нараар хэлгээд өдрөг сайхны байлдан дуулмаараа. Айлгуу дуугаа